За тэгэхээр guys Arcane Season 2 гарч дуслаа. Ер нь бол урам угалсангүй, ургалах байтугай бүр улам тижиг ажиглаа урам юм аа. Ихтэй ер нь бол энийг санаа зовоогүй л дээ. Бусад сурлуудыг бол шинэ season гарангууд фейлчих үедээ л айгүй мэдэн штэ. Arcane-ийн үед бол яг анх зарлагдахаас нь хойш чанараа алдахгүй гэдэгт бараг л 99% итгэжсэн. Итгэжсэн учраас өндөр хүлээлттэй ч орсон. Тэгж яхаа тэр өндөр хүлээлтийн маань хүртэл давуулан биелүүлээд ажиллаа л да энэ зурвал. Би нөгөө өмнөх бичлэг дээрээ Arcane-ийг миний үзчихсэн хамгийн шилдэг series гэж хүлээн зөвшөөрч ирсэн да. Харин одоо Season 2-ыг үзснийхаа дараа бол бүр бүх series, бүх фильм, бүх анime, бүх картун, бүх одоо өөр юу ч үгүй те. Ер нь л медиа салбарын дэлгэцийн бүх уран бүтээлүүд дундаас хамгийн шилдэг гэд хэлчихэд ер нь нэлээд ойрхон болчлаа шүү. Яг би сурлаа яг үзчихэд удааг байгаа болохоо сэтгэл хөдлөл бол байх нь байгаа л да тодорхой хэмжээгээр. Гэтэл сурлыг ер нь үтсэн хүмүүс ерөнхийдөө адралж байгаа хаа. Тэр зураглал, сцен, дуу, дүрийн хөгжүүлэлт тэр яа гэдэг байгаа юм бэ те. Заас олон юм яриад яхаа шууд бичлэг рүү гарыг. Бичлэг эхлэх юм нь хэрэг та 18 нас хүрсэн спорт болон e-спорт утгархаатай бол Melpay сайт бүртгүүлээд миний Chicago гэсэн промоутыг ашиглан 30% бонус агуулмжтай бөгөөд өөрийн дуртай багууд дээр бооцоод тавьж тоглолтоо улам сонирхолтой болгож болно. Гэтэ мэдээж эрсдлээ тооцоод маш хариуцлагатай ашиглаарай. За ерөнхийдөө Arcane-ийн нэг онцгой тал нь 7 хоног болгон 3 анги цацаад тэрийг нэг акт гэж үздэг. Ерөнхийдөө тийм театрын жижигтэй төстэй. Акт болгоно нь тусдаа өөрийн гэснийг агуулга, тусдаа хэм маягийг багтааж байгаа юм. Тэгэхээр бараг жижигхэн сизингээ илчиж буруудахгүй. Яг хоо хоорондоо бол тийм serialize хэлбэрээр холбогдож байгаа л доо. Тэгээ энэ бичлэгтэр болохоор акт болгоноор нь сонирхолтой хэсгүүд ерхий санааг нь задлж ярина. Гэтэ мэдээж үйл явдлыг бол нэг ярихгүй. Намайг үздэг хүмүүс л угаасаа мэдж байгаа хөө. За эхний акт мэдээж season 1-ийн төсөлөөс хойш үргэлжлэж байгаа болохоор тэр хуралдааны өрөөнд бол нэлээд олон консолинг гişүүд өгцсөн. Тэр дунд нь тэгээд Caitlyn-ийн ээж байсан болохоор манай үүнээсээ болоод өшөө авалт дуур хилэнгээр тэжээгч байгаа нь ерөөдөө Caitlyn-ийн villain arc гэж хэлж болно. Энэ актын гол үйл явдал нь. Нөгөө доод ертөнцийг бид нэр ойлгох хэрэгтэй, эвээр үзэх хэрэгтэй гэж ярьдаг гэсэн чинь Jinx-ийг алахын тулд бүр хамаг өрөвдөх сэтгэл, ёс зүйн мэдрэмж, эрүүл ухааны хүртэл умартай баг мэдсээр байж ш Амбесагийн утас үгэлтэй болчихж байгаа шүү дээ. Яг хоо Caitlyn-ийн хувьд бол энэ яалтчгүй шок болсон байх л та. Why тэрийг бодох юм бол угаасаа тийм их хэмжээний гайхавчлан бол амсч үзээгүй шүү дээ Caitlyn. Туулчих дархлаа нь бол арай үүсч амжааг байгаа. Why-д бол иймэрхүү зовлон бол бүр багасаа л өчнөө туулсан. Гэхдээ мэдээш наадах чинь зовлон гэдгүй мэдрэг флекстэй дэ гэж байхгүй. Гэтэ ямар ч хэлсэн чи намайг ойлгохгүй штэ гингүүт нь ойлголгүй яад юм бэ? Чи яаж ингэж хэлж чадж байна гэд нэг үг хаяад амждаг те. Гэтэ яг хөө тэгэл эцэст нь буулт хийгээл Caitlyn-ийн төлөө Phil Tower-ын цагтаа болж л байгаа юм л та бай. Гэтэ царай нанзаар бол нэлийн гүйлт мэдэрсэн хин нэгнээс өөрөөсөө нэг тийм урвсан юм шиг ямар ч хэлсэн нэлийн дохгүй байгаа нь харагддаг. Caitlyn-ийн энэ баг нэр хөөрхөн байсан те. Ялангуяа Maddie бол ер нь крашлахж исэн юм аа баг. Басаа энэ дизайнын дуу оруулга гэдэг нь айгүй хөргөн гимгүү байгаа зтэй уг нь. Гимгүү царайтай те. Энэ Wonder Silk хоёр ч гэсэн гоё төрөөдсэн те. Яг хоо Silk-ийнх нь бол нэр нь ч хараагүй, баг яриачгүй бах. Ерөөсөө санаанд орж ирэхгүй байна. Loris-ыг харин бүр ялангуяа эхний актаас хойш хүмүүс Wonder гэж шагнаад байсан аахгүй юу. Тэгээд сүүлийн анги дээр нь болохоор нөгөө Why Loris-ыг жихнээсээ Wonder-тай андуурж байгаа сценээс харангуут Arcane-ийн зүгээр нэг тохиолдлоор адилхан зурцсан биш. White бүр яг албаар Wonder-ыг санагалзуулахын тулд те. Нөгөө гурлаа тэрвэрлдэг сценийг илүү хүчтэй, илүү бод болгохын тулд албаар тийм Wonder-тай адилхан дүрийг White-тэй танилцуулсан ч гэж болох байх. Угаасаа White тэгээл дөнгөж танилцсан үнтэйгээ тийм хурдан хагас салшгүй зүрхний андууд олчиж байна гэдэг чинь бас учиртай л байсан баг л та. За нөгөө тал Jinx бол бүр яг жинхэнэ үхмэлтэй. Амьдрах ямар сонирхолтой болсон. Silk өгснөөс хойш бүр хаашаач явахаа мэдэхгүй, юу ч хийхээ ойлгохгүй нэг тийм эрхчлөөний шоронд гатсан байгаар төслөгддөг. Silk-ог нөгөө хамтдаа ордог байсан гол руу хаяж оршуулахтаа хэлдэг монолог нь Jinx яг одоо байгаа байдлыг бол маш ойлгомжтой илэрхийлсэн. Бас нэг жижигхэн деталь их юм бол Jinx лол дээр үхэхээр үсээ зүрхийн хэлбэртэй болгочтой байхгүй юу? Тэгээд Silk-ог тэрж байгаа хэсгээр бас зүрхэн хэлбэр гаргаж байгаа нь яг нөгөө дотроо угаасаа хэдийн л хүчсэн гэдгийг харуулж байгаа юм шиг байна. 20 дугаар ангийн нээлтийн дуун дээр ч гэсэн намайг угаасаа алах шаардлагагүй би аль хэдийн дотроо хүчсэн гэсэн дууны үг гардаг. Season 2-ийн бас нэг онцгой тал нь ямар нэгэн тийм жижиг театр, опера дээр үзэгдэл ч юм уу, chapter ч юм уу эхлэхдээ ямар нэгэн тийм дуу хөгжим, бүжгийн үзүүлбэр гардаг да. Arcane яг ийм арга зүгээр анги болгоно нээжсэн, маш шинэлэг байсан. Тэгээд актинг үзэнгүүт миний хувьд эхний 3 ангийн тэр нээж байгаа дуун
яг чухал гол дөрүүдийнхаа POV-гоос дуулаад байгаа юм шиг санагдсан аахгүй юу. Тухайн үед нь яг энэ тал дээр IG дээр story хийж исэн. Гэтэ яг цаашаа бусад ангиудтай харьцуулаад үзэх юм бол дүрийн POV идрэхээс илүүтэй. Зүгээр яг тухайн ангийнхаа ерөнхий vibe биелж хилүүлж өгч байгаа юм шиг байсан юм байлээ л дээ. Гэтэ Riot бол бүр яг манайх л өгчмийн компани гэсэн шиг дуу өгчмөр бүр угтсан те. Тэгээ тэр дуунууд ч галзуу байсан. Ялангуяа 2 дугаар ангийн дуу бол намайг үнэхээр огшоосон, кул байсан. 3 дугаар ангийн эхлэлийн дуу ч гэсэн айгүй дайжгүй. Ялангуяа дүрслэл нь айгүй шинжлэх байсан. Гэтэ ер нь л Arcane цувралынхаа дуршигтайг энэ 3 дугаар ангийн эхлэлийн дуу шиг янз бүрийн сонирхолтой артистик шийдлүүдийг ялангуяа зураглалтаа айгүй их оруулж шингээж өгч ийсэн. Тэр нь бол мэдээж айгүй урлаглаг байсан. За гэхдээ энэ дундаас хамгийн гоё айхтныгийн бүр оргил хэсэг бол миний хувьд яалтчгүй Jinx 2-ын дулаан л байсан. Энэ дулааныг бол бүр үнэхээр олон удаа давтаж үзсэн. Хэд ч үзсэн баг уйтахаар үзэх тусмаа анзаараг үзүүлээ. Анзаарахаар тийм фрейм болгоно нь үнцэнтэй те. Мэдээж ганц зурглаас гадна үйл явдал нь ч гэсэн аюу гоё үттэл дөргө агуулгатай. Жишээ нь одоо Вайн аль хэдийн бодлоо зэгцэлсэн Jinx тадад таархал юм бол шууд алан ухааны яриад байсан байж цагаа тулахаар стил дүүгээ хамгаалж байгаа байхгүй юу? Яг ийшээ урдуур нь орцсон л та гэхдээ миний харснаар л ийшээ даач гол нь биш. Зүгээр л Y Jinx-ийг амьд үлдээх хамгаалах ямар нэг тийм шалтгаал хайгаад байсан юм санагдсан. Тэрийн ч Caitlyn ерөнхийд нь анзаараад за би ядаж Jinx-ийг барих хүртлээ Y-аас хол байх хэрэгтэй байна. Y бол ягаад ч дүүтэйгээ дайсган чадахгүй юм байна. Би өөрөө л зохицуулахгүй болохгүй юм байна гэсэн шийдэл үрсэн болоо да. Тийм, энэс бол үнэхээр солиотой байсан. Уг нь бол нэрээ тэр нөө Smith Civic 2-ын тулаамаас галзуул байсан. Хоёрт орох байх миний хувьд орог. Jinx-ийн Civic-од хийж өгсөн тэр гар идэр бол бүр ёо. Яг л Jinx-ийн тэр бүтээлч өвчтэй санаанаас л тийм күүлзэл гарна штэ. Бас нэрээ Hunter x Hunter-ийн Kaiden цэсэг шоу санаанд орж ирсэн. Гэтэ уг нь бол ер нь Smith өөрөө айгүй сонирхолтой дүр байсан л та. Тэр дүрийнх нь дизайнч, тэр дуу оруулагч, тэр заан шинж, тэр чигээрээ харизма өнөртүүлсэн те. Арай л эрт хүлцэн юм шиг санагдсан миний үед. Уг нь бол Ambassador-гийн хажуугаар Smith ч бас нэг тийм сонирхолтой биелэн байж исэн бол те. Ганц Smith ч тэр Silk-оос үлдсэн туслахуудад арай нэг илүү рол өгөөд цувралынхаа голоор нөгөө Ambassador-гийн хажуугаар нэг жижигхэн хор утгалцдаг ч юм уу те. Тэгж байгаа сүүлд нөгөө том дан дээр Civico, Smith, бусад томчууд эдэн бүгдээрээ нийлээд гараад ирсэн бол илүү огшоох юм шиг санагдчихээн. Яг энэ мэдчлэн Arcane-ийг жоохон арай шахаад яараа дуусгачудаа. Season 3 байх хэрэгтэй байжээ. Ядаж Act 4 байх хэрэгтэй байжээ гэсэн шүмжлэлд бол нэлээх явж байгаа. Тэгээд энэ талаар жоохон байж байгаад илүү дэлгэрэнгүй ярина guys. За одоо Act 2. Act 2 те. Тэгэхээр осон нүдлүүлсэн л дээ баг. 4-р анги яг жоохон онц байгаагүй. Гэтэ онц байгаагүй шиг синжтийн тэр ишлэлүүд өдр бол яасан ч урамжцсан, яасан ч хэлсэвлэг, яасан ч үзэсгэлэнтэй. I've fought battles from the Blood Cliffs to the Dalamore Plain. I've never seen a beast of such savagery. No beast is more savage than man. He isn't a monster. He was once a man. Victim of great tragedy. Синжтийн тэр мангас шээ, тэр хүн байсан. Зүгээр л гайгаслангийн золиос болцсон өрөвдөлтэй нөхөр гэдэг үг нь Вандрийг хэлж ин да гэж анх бодсон л доо. Гэтэ яг үнэндээ яг ил утгаараа Вандрч гисэн 70 утгаараа Синжид өөрийгөө бас илэрхийлээд байгаа байхгүй юу? Бас 3 дугаар анги дээр Виктортэй ярилцж байгаа тэр диалог бол Act 2-ын баг хамгийн үнцэнтэй Викторийн гол зорилгыг ерөөхдөө нь ойлгуулад хүсэж байгаа хэсэг байсан л та. Синжтэй хувь тавиланд итгэдэггүй гэж байгаа. Синж болохоор яг хувь тавилан гэхин цааш юм. Гэхдээ бид бүгдээрээ эволюцийн нөлөөгөөр хөдөлдөг буюу байгаль болон хүрээлэн буй орчин л биднийг чирж явдаг гэсэн нэлээд тийм детерминистик маягийн үг хэлж байгаа юм л та. Тэгэнгүүт Виктор үгүй ээ. Бид нар байгаль болон орчин тойронтой үзэлцээд байх биш. Тэднийг давж гарах хэвээр. Тэрнээс цаана очих хэвээр буюу байгаль захирагдтгүй юунаас ч хараад ус тийм төгс төгөлтөр бурхан маягийн оршихуй болё гэсэн санаа явж байгаа. Одоо бидний хүсэл эрмэлзэл, сэтгэл хөдлөл, мэдрэмж, сэтгэлгээ эдргээл ер нь бүгд байгалах штэ. Бид нар байгалаасаа тэгээд төрсэн, бидний ген тэгээ заягдсан, бидний сонголт ч биш. Тэгвэл тэр байгалыг давж гарч төгс оршихгүй болох нь Викторийн зорилго байсан юм шиг байгаа. Тийм Glorious Evolution тийм гайхамшигтай эволюц буюу хамгийн эцсийн тэр дахиж эволюцийг шаардлагагүй болцсон байгалаас хараад бус эволюцийн хамгийн эцсийн цэгийг хэлээд байгаа. Season 1 дээр бол энэ үг илүү тийм шинжлэх ухаан, технологийн төвшил маягаар хэрэгжижсэн бол Season 2 дээр хамаагүй философик утгаар үүссэн байсан. Виктор маань өөрөө хувьсантай холбоотой байна. За энэ талаар бичний төгсгөл дахиад жоохон ярина. Одоо хэдүүлээ 5 дугаар анги гэрээ.
Йоо тэр Wander Jinx Y-ын тэрвэрлж байгаа гэсэн бол яалтчгүй зүрх рүү орсон. Жишээлбэл Jinx-ийн Wander Y-г алдсан байх үедээ гэж айж байгаа хэсгийнхэн царайны өврөл нүд идэр бол үнэхээр яг энэ мөчтөг тэр fucked up emotion-ыг нь бол төгс илэрхийлж ийсэн. Манай хүн чинь нөгөө season 1 дээр хамаг юм сүр үлдснийхээ дараа Wander Y 2 яг иймэрхүү байдалтай хэвтчихсэн шүү дээ. Тэрнийхэн трама шууд толгойд нь буусан байх. Яг нөгөө найзуудаа алсан шигээ, Silco-г алсан шигээ дахиад өөрөөс нь болоод Y өгцөн байх үедээ гээл те. Дахиад Jinx-лсэн байх үедээ гээл. Бас нөгөө Wander Y-луу дайраа шууд back story руу шилжиж байгаа хэсэг идэр бол ёо үнэхээр бишиж гүцээ. Ямар smooth юм бэ те. Үнэхээр бишрүүлж ханахгүй байл та энэ цогл. Нэрээ энэ back story дээр бас хэдий анзаархаар юмнууд байсан. За энэний ихтэй бол мэдээч Y Jinx 2-ын ээж юм шиг байгаа. Гэхдээ гол асуудал нь гэвэл хайрын гурвалж явсан уу те. Тэгэхээр тэр хоёрын аав нь Connell мөн үү эсвэл Wander Silco хоёр дунд дуран шургаад орсон уу гэдэг жоох эргэлзээтэй байсан. Ялангуяа Silco-гийн тэр харц бас тэгэл Jinx-ийг яг ээжтэй адилханаар үсгийн сүлжиж өгч байгаа үед тэр нь Silco-гийн өөрийнх нь үсэн ч гэсэн Jinx-тэй адилхан үстэй байгааз. Та нар санаж байгаа бол season-ийн төгсгөлд Jinx-ийг чи бол миний охин гэж хэлдэг. Тэр нь шууд утгаар байсан бол яах вэ те. Яг жинхнээсээ биологийн хувьд Silco бол Jinx-ийн төрсөн эцэг байсан бол яах вэ гэдэг бас хэжиг бүхий. Ер нь Wander Silco 2-ын бифт ч гэсэн энэ хайрын гурвалжин багасаа хэмжээгээр толботой байхыг үгүйсэхэд бас хэцүү санагдсан. Бас тэгэл 6 дугаар ангийнхаа төгсгөл дийшээ өвхөөл те. Аркен бол биднийг зовоох дуртай, жаргалтай байхыг хүсдэггүй. Ерөөсөө л биднийг тэр депресснээс харж таашаал авт юм шиг байгаа. Нэрээ энэ хитэд бол бас үнэхээр амар таалагдсан. Яг нь нөгөө Tencent худалдаад авсан болохоор хүчээр хитэд оруулж байгаа юм шиг байлээ л дээ. Гэтэ Iron fucking care янз юм байсан. Ер нь л энэ цовралд хитэд дууч байсан, Франц дууч байсан, Испани дууч байсан. Айгүй гоё те. Заавал англи хэлээр, заавал нэг англи, Америк л дуу байж ах хэвээр гэсэн хөл байхгүй шүү дээ угаасаа. Тэгэхэд энэ дуугаа сонсоод ийм оронгоо нэг тал дийшээ хөвөлж хэл нөгөө тал Jace Victory-г бодож чайл. Ерөнхийдөө акт 2 дуусж байгаа. Айгүй жаргалтай дуусж байгааз. Тийм. Багчаан жин 2 муу та. Нэрээ акт 2 дуусангууд Jace 7 хоног жинго хейтлүүлсэн л дээ өөрхий. Jace-ийг харсан газарт нь тоосгодож аллахын. Jace-ийг 7-оос үүрд вандлахын. Хөөхөн амтны бол чихэн хангинж байгаа л акт 3 руу ороод арайч нэг юм учир тайлэгжиж л арай намцсан баг. За акт 3 бол бас л гоё. Гэхдээ миний хувьд л нөгөө хоёр актаас жоохон сул санагдсан. Энэ олон ертөнц гэдэг концепт бол өөрөө яалтчгүй сүүлийн үед тренд болж байгаа л да. Наркин ч гэсэн дагсан байсан. Миний хувьд бол тэр нь зөв шийдвэр санагдсан. 7 дугаар анги бол бүр зүгээр барьж аваад үнсчмээр анги байсан. Аркиныхаа ингээд биднийг 2 сесэн зовоож тарчлахсныхаа эцэсний тийм жихэр бодон жихэр болгож өгч байгаа хөөх анги байсан те. Тэр ертөнцид Silco Wander 2 эвлэрсэн байдаг. Магадгүй баг энэний ачаар л бүх зүйл дээрцсэн байж болох юм. Wander-ийн нөгөө уушлалт гуйсан цагт нь Silco төрж чадаагүйгээс л тэр хоёр эвлэрч чадаагүй штэ. Хэрвээ энэ загтлал хүрсэн бол бүх зүйл өөрөх байсан байх боломжтой юм байна гэсэн Jinx-ийн тэр харуулж байгаа байдал нь ерхийдөө үнэн гэдгийг 7 дугаар анги дээр харуулсан. Гэтэ харамсалтай нь тэр ертөнцид нь Y өгсөн байдаг те. Y нөгөө хайртай үнэ дахиж алдахаас хэтэрхий их айдаг учраас ийм хүчтэй болохоос өөр арга байгаагүй маа гэдэг хэсэг дээр бол Y-г бол нэлээд өргөдөд хүргэсэн шүү. Бодоод үзэнгүүт Y ч гэсэн жаргад үзээгүй юм байлээ штэ хөрхий Jinx-ээс гадна. Багасаа л тэр их хариуцлага, тэр их зовлонгийн яалт унсан те. Тэгээд тэр ертөнцийн хэдийгээ жаргалтай байгаа ч гэсэн Y өгсөн байгаа нь бас нөгөө төгс амьдрал гэж ер нь төгс юм гэж хааж байдгүй маа гэсэн гол санаагаа бас давхар илэрхийлсэн байж болох юм. Ер нь бол Аркены хамгийн гол санаа нь тэрэллээс юм байлээ л дээ. Чи байгаагаараа төгс юм аа. Чиний өдийг хүртэлх дуршлаг, хийсэн үйлдэл, нөлөө, зан ай, сэтгэлгээ төрөх байдалд орсон ч одоо юу ч үдийн те. Бүх шин чанарууд чинь бүгдээрээ нийлж цогцолж ижил чамааг үүсгэж байгаа. Чи бол тийм дахин давтагдшгүй бит буюу чи бол байгалаараа төгс орших юм а гэсэн гол санаагаа season 1 дээрээ ч гэсэн ер нь харуулж исэн юм байлээ л дээ. Би ихтэй тэр нөгөө season 1 дээрээс бичлэгтэрээ яг тэрийг гоё барьж авч анзааш тайлбарлаж чадаагүй юм байлээ. Дахиад харангууд. Ер нь л Arcane гэдэг цуврал өөрөө тийм хитрхи их зовлон шаналл, хитрхи төгс бус байдлыг харуулдаг болохоор ихэнх дөрүүд нь төгс хүч чадлыг, төгс аз жаргалыг, төгс шудраг усыг хин нэгэнд хамгийн үнцэнтэй төгс нэг нь байхыг ирмэлцэж улаарч исэн байгаа. Гэтэ яг үнэндээ бол төгс бус байдалд төгс оршд юм аа.
Төгс төрлөөгээд ямар нэг шагнал харамчилж байхгүй хов хоосон зүйл бидний хүлээж байгаа. Тиймээс төгс байдал нь биш төгс рүү тэмүүлж байгаа зам нь те. Яг одоодох төгс бус байдал нь яг жинхэнэ төгс чанар муу юм шүү гэдгийг хамгийн их ойлгосон дүрийг би эко гэж бодож байсан аахгүй юу. Төгс гэж хэлж болохоос тэр амьдралаа орхиод жинхэнэ биегээсээ уралгүйгээр өөрийн амьдралдаа ирж байгаа штэ манай дүр бол. Гэтэ дахиад нэг жоохон тунгаагаад үзэнгүүд тэрнээс өмнө ойлгож харуулсан дүр нь бараг Силко байсан юм шүү гэж бодсон. Силко бүхэл амьдралынхаа туршид төгс хүч чадлыг хөөсөн. Тэгээд өөрөө түндээ хүрч чадаагүй болохоор дараа нь Жинксийг тэр төгс чанарт хүрэхийн тулд улаарч эхэлсэн ч гэсэн үнэн. Гэтэ сүүлд өгөхийнхаа өмнөхөн за би өстө буруу бодчихжээ. Чи Жинкс вэ нү, Павдер вэ нү хамаагүй. Чи ингэж байж ахтаа л яг миний хамгийн хайртай охин муу юм байна. Чи бол төгс гэдгийг ухаарсан. Зурлын хамгийн анхны дүр Силко байж болох юм. Заас тэгээд акт 3 нэг иймэрхүү гоё байсан. Сэтгэл хөдлөлийг бол савлцуулсан. Яг хоо жоохон шахаад яарад тусгасан гэдэгт нь бол санал нийлнэ. Season 3 биш юм аа гэхэд ядаж нэг акт 4 байх ёстой байсан болов. Тэгсэн бол илүү төгөлдөрчүүлэх байсан байх. Дахиад нэг 3 анги байсан бол одоо тэр туслах дөрүүдээ илүү хөгжүүлэх боломжтой болно. Silco Wonder 2-ын backstory илүү тодорхой болно. Сүүлийн дайн ч гэсэн илүү сүртэй, илүү кул болно штэ. Гэтэ ялцчихгүй тэгэл анимашн гэдэг бол сунгах ер нь хэцүү штэ киног бодох юм бол. Ялангуяа Аркейн шиг ийм чанартай анимашныг бол дахиад 3 анги гэх юм бол бараг дахиад 1 жил мэлээр сунгах шаардлагатай болох байх шүү. Энэ хугацаанд тэгэл одоо Аркейн баг багаар мартагдчихж эхэлнэ. Ядж хахад энэ олон янзын тоглоом гарч өрсөлдсөндөө салбар дээр маркетингаа нэг жоохон амтай ойлгож авахгүй бол тоглоом нь ч гэсэн үхэж эхэлнэ шүү дээ. Мөнгөгүй болно. Тэгээ нэг үхсэн тоглоомыг бол дахиад сэргээ хэцүү. Тийм болохоор нэгэнт л Аркейн өөрөө ингэж их амжилтанд түрээд Riot ийм том боломж үүсгэж байгаа болохоор тэр боломжийг нь хөрөөгүй байгаа дээр нь ашиглаад дараагийнхаа төслүүдийг босгох мөнгөө цуглуулж исэн дээрээс нь бах л та. Угаасаа Riot тал бүр амар том амбиц байгаа юм шиг байлээ. Бараг Marvel DC дэртээ шууд үдэлцүүл үзэлцэл гэсэн алсын хараа цээжинд нь багтж байгаа. Угаасаа ойлгомжтой. Одоо дахиад 3 өөр тим спин-офф зураг хийгдэх шатандаа ороод зарим нь бүр аль хэдийн жил гарууч болж байгаа гэсэн зураг дуулсан. Тэгээд Аркейны сая олсон ашиг идэр нь бол ашгүй нийгэм тэр ажлыг нь арай хөнгөвчлөхөд арай урдсахад тусалж байгаа бах гэж найдаж байна. Одоо игдэж байгаа 3 бол яг л төсөөлжсэний дагуу Ionia, Demacia, Noxus 3-ын талаар юм шиг байлээ л дээ. Уг нь бол потенциал нь энэ 3 бол заавал Piltover 2-оос ч илүү байж болох үст тийм том лортой том улсууд тахгүй юу? Би тэгээд яг энэ талаар бас дараагийн 3 цуврал юу ээж болох уу, хизээ гарах уу, үгийн гол дүр нь ээж болох уу гэдэг талаар бичлэг тэгж байгаа дахиад нэг оруулж магадгүй сандсан байгаа. Заас ерөөхдөө акт 3 нэг иймэрхүү байлаа. Яхав нөгөө жоохон шахацсан гэдгээрээ акт 1 акт 2-тойгоо харьцуулахад жоохон сул гэхээс стил мастерпис гэдэгтээ нь бол итгэлтэйгээр хэлнэ. Бишгний ихэн ч гэсэн ярьсан шиг би өмнө нь Аркейныг миний үзэжсэн хамгийн шилдэг цуврал гэж бодож исэн бол одоо бол бүр бүх медиа салбар, бүх дэлгэцийн бүтээлүүдээс хамгийн шилдэг нь гэж хэлэхэд ер нь л боломжтой болчлоо даа миний хувьд. Яхаа саяхан үзсэн болохоор сэтгэл хөдлөл өндөртэй байгаа гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ за хаанаас эхлэхээ би мэдэхгүй байна. Өөрийгөө давуулан баталчлаа штэ те энэ цуврал. Миний үзчихсэн хамгийн шилдэг цуврал Аркейн Season 1 байсан. Тэрнээс тэгээд ганц илүү байсан цуврал Аркейн Season 2 болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хөлийн зөвшөөрөхөөс аргагүй байх. Плот бол мэдээж сайн юу ярих вэ? Бидний одоо тийм сэтгэлийн утас моц гэж байдаг бол тэрийн тасартал нь хөндчлөө штэ те. Яг Silco-гийн үхлээс хойш бараг жил шахуу толгооноос тэр нь гарахгүй депресд үлж исэн юм аа. Season 2 бол дараг тэрнээс дор байлаа. Зураглал тэгэл ойлгомжтой. Ямар ч гоё артистийн, ямар ч гоё смooth transitionтэй аргагүй л 250 сая долларын анимашн мөндөө мөнгө. Дуунууд бол тэгэл бүр юу ч ярих уу. Riot бол угаасаа л манайхлын хөгжмийн компани гэсэн шиг жанр болгоны л бангеруудыг чихэн дээр цуглуулж тапон минаар бөмбөгдлөө. Дөрүүд ч гэсэн юу ярих уу? Юу ярих уу гэж яриа л та. Дөрүүдийн тэр дизайн хөгжүүлэл дотоод мөн чанар идэр бол үнэхээр л агсан төвшин юм аа. Дөрүүд болгоны тэр мөн чанар хүсэл эрмэлзэл идэр нь эцсийн эцтэй нөгөө төгс бус байдал хийсэн гол санаатайгаас холбогдоод байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ямар сайн бичгсэн харуулж байгаа ах. Шинэ тэр интроны хэсэг бол бүр маш мундаг foreshadow хийсэн байсан. Вайн хацраа арчиж байгаа нь дахиж вай биш хуучин бүхнээ мартаад буцаж violet болж байгааг. Jinx-ийн тэр шивээсэн байхгүй байгаа нь Silco-г үхснээр Jinx байхаа болж байгааг. Eco дээр 2 сүүдэр үсэж байгаа нь 7 дугаар ангийг буюу бүх зүйл өөр байж болох байсныг Ambessa-гийн тэр хар сарны хатгсан байгаа ч гэсэн аль хэдийн LeBlanc-ийн хатганд орсон байгаа. Сүүлд нь тэгэл тэр суудал дээр мэйл сууж байгаа нь бас л мэйл эзэмлүүлэх гээд байгааг те.
Бас Кейтлиний хэсэг нь Шекспирийн алдарт нөгөө Макбет гэх зохиолын референс бас гарч исэн гэдгийг үзэгчид алидийн анзаарсан байсан. Jinx-ийн ч гэсэн тэр нэг тийм awkward царайтаагаар туг мандулж байгаа хэсэг нь өөрөө нөгөө хүсэлгүйгээр хувьсгалын бэлэг тэмдэг болсон байгааг илэрхийлж байгаа юм болов. Тэгээ мэдээж Victor-ийн баг зүүж байгаа хэсэг бол угаасаа ойлгомжтой байх. Төгс бас өөрийгөө үгүйсгээд төгс багийг зүүж байгаа. Jinx Jason-ийн нүдэн дээр тэр гэрэл элбэж байгаа нь болохоор Victor-ийн тэр нөгөө философик бидний ухамсар логикийг давсан шахуу тийм дээд түвшний санааг нь Jason болон Manny дол хитрхи ойлгоход хэцүү нүд гэлбэг юм аа гэдгийг илэрхийлсэн бас байж болно. Угаасаа эцэст өөрийнхөө буруу юм аа гэдгийг Victor л өөртөө ойлгуулсан шүү дээ. Jason бол зүгээр лүүрэг авсан тийм. Заас нэг юмрхүү. Ер нь бол ярихыг хүссэн бүхэл юм марталгүй ярьчлаа дөө. Төгсгөл нь бол мэдээж жоохон ойлгомжгүй байсан. Гэтэ төгсгөлийнхэн талаар тайлбар, таамаг идрээ бүр тусдаа нэг бичлэгтэр дараа нөгөө нэг Димаси Аяны нөхцөл сэдвийн талаар бичлэг хийнэ гэж ярьжсэн да. Тэр бичлэгтэйгээ холбоод тусдаа нэг бичлэг хийж, арайг үнцгий, дэлгэрэнгүй ярих гэж бодож байгаа болохоор алгаслаа. Зас тийм. Аркейн бол best. Гэтэ Аркейнд бүх хурдч лол тоглоорой, ганц л юм зэхий. Заас тэгээд аним яриаг юм чин группээ бас уртчлаад ч яах вэ? Бичлэгээ дуусгая дөө guys. Bye.